Баац энийг ойлгохгүй миний төлөө болийг устгаад. Тэгсэн чинь нөгөө remix түшиг ах эднэр аваад гисэн баг. Одоо би нөгөө залбаа ТV ахын хүртэл эдитер хийжсэн үе надад байгаа шүү дээ. Тэр хэлсэн баг. Өө юмаа хий. Та эдийг бид нар мэднэ. Бид нар анх юмаа хийж гэж байгаа та нар байсан. Тэг одоо ингээ та нар ингээ унчлаа. Одоо пост ирэх гэсэн. Үгүй ийм юмнаас хайгаад тахтай. Ийм юмнаас ингээ тахтай. За намайг Наран болд гэдэг. За Modernize Entertainment-ийг үүсгэн байгуулагч, захирал, найруулагч хийдэг. Би багадаа ер нь нэг чимээг хөөхтэйсэн юм. Тэр нь дуугүй, айгүй их ном унших дуртай. Ном сэтгүүл. Тэгээ манай гэрт 5 цагийн спортын сонин байдаг байсан. Тэрийг айгүй их уншиж одоо бүх спорт, хөл өмгийн эдгээр одоо мэдээллийг их авдаг. Тэгээ би багадаа спортын сэтгүүлч болно гэж боддог байсан байхгүй. Дараа нь уран зохиолын ном уншиж эхлээд уран зохиолын ном уншаад гисэн чинь шүлэг бичих таалагдаад. Тэгээ дараа нь тэрүүгээрээ шүлэг бичих авьяасаа нээж хөгжүүлээд гэртээ ер нь тэгэл ганцаараа өөрийгөө хөгжүүлээд байж идэг гэсэн үг л дээ. Тэгэж явж байгаад өсвөр наснда би эмч болохоор шийдээд. Тухайд чинь би чинь айгүй их кино үздэг байсан юм. Үзэхдээ би зүүн Азийн кинод айгүй үздэг. Япон, Солонгос. Тэгэж явж байгаад би 2013 онд Доктор Стрэнж гэдэг Иж Унсогийн тоглодог нэг киног үзээд тэгээд цээжний үндимээс асалж болёо гэж шийдсэн байсан. 3 жил эмч болно гэж шийдэл хим юмдээ хичээ. Ийм одоо химийн хичээл хийгээл явуулсан. Тэгээд явж байгаад би 16 таа байхдаа нэг тухайд iPhone 5 барьдаг байсан юм би. Тэгээд iPhone 5 ч болохоор 1080 бичдэг болцсон байсан. Тэгээд би Full HD бичдэг. Энэ ямар гоё юм гэж бодлоо. Тэгээд тухайд нэг шүлэг бичдэг байсан болохоор өөртөө нэг дуу муу зохиож хийдэг байж байгаа. Тэрийгээ дүрсчүүлж үзье гэж бодоод iPhone 5 аваад гудамд гарлаа. Яг гудамд гараад янз бүрийн дүрс аваад тэрийг эвлүүлэх шаардлагатай болж байгаа ш дүрс авсан юм чинь. Тэгээ эвлүүлгийн програм сорж. Яа энэ видео ч айгүй гоё юм байна. Видео янзлаад эвлүүлэх чинь гоё юм байна. Тэгээ одоогоос 10 жилийн өмнө гэсэн болж байгаа. Тэгээд за окей би тэгвэл контент хий. Тухайд чинь нэг Dubsmash гэдэг аппликейшн байгаад хүмүүс айгүй их тийм Vine хийдэг гэсэн. Тэгээ Multimedia-гийн ганаах тэр Vine хийдэг. Данхаас Live гэдэг пэйж үүдэг. Энэ хоёр хамгийн өндөр хангалттай явдаг гэсэн байна. Тэгээ би ч гэсэн яг энийг хийж чадна гэж бодоол. Тэнгүүдээ яг ихтгэлдээ дүүнрээ цуглуулад тухайд бид нар чинь DX production хариал гэдэг жүжиглдэг хүүхдүүд байсан байна. Тэгээд нийлээд 16 онд чинь нөгөө iPhone 5 таа явж байгаа шүү дээ. Тэгээд нийлээд бичлэг хийгээд эхний 2-3 бичлэг бол нэг үзээгүй матэрч. Тэгээд сүүлдээ яг 4-5 дахь бичлэг дээрээс хүмүүс ер нь үзэж эхэлсэн. Анхны 300 лайк, анхны 1000 лайк гэдэг аваад. Тэгэл тэгэл урамшаал. Тэгсэн чинь аав ээжүүд нь дэмжихгүй хүүхдүүд учраас тэр үтчих. Би 16 таа байсан гэдэг чинь манай дүүнэр чинь 12 та 11 таа байхгүй. Явуулахгүй шүү дээ. Заримдаа оройтон бидэхэд тэнгүүд тийм байхгүй. Тэнгүүд нэг аав ээж тийм би уцаар ярьж гойно. Ахаа хичээ. Энэ ирээдүйд хэрэг болно. Ирээдүйд бид нар энүүгээр ч өстой хоолоод идэх гэдэг юм. Юу яриад контент гэлэнгүүд ойлгохгүй шүү дээ. Юу яриад байгаа. Тэгэл гүрийгээл ингээл ойлголцоод яваад байгаа шүү дээ. 2020 онд бид нэр албан ёсоор аж ахуйн нэгж болгоё энийг гэхэд би оюутан болцсон байгаа шүү дээ 20 он гэдэг чинь. Соёл урлагийн сургуулийн радио телевиз медиа урлагийн сургуулийн кино найруулагч ангид орж байгаа юм би. Ер нь бол нөгөө эмч гэдэг бодол чинь аль хэзээ мартагдчихсан. Тэгээ урлагийн чиглэл рүү өөр ирэхгүй яваарч байгаа шүү дээ. Тэгээд 2021 онд манай хамаг хакерт болдог байхгүй. Коронавирустэй давхар одоо ransomware гэдэг вирус бас гарсан байхгүй. Монголд яг 4 газар тэр вирус бүрдсэн. Тэр чинь тухайн үед манай пэйж чинь 200 дэмэн гарцсан. YouTube 200 дэмэн гарцсан. Тэр чинь одоо Silverbat-наас ихэлцэн ирээгүй гэж үгүй байхгүй. Коронавитой гэдэг нийлээ Silverbat гэхгүйсэн. Тэгэл бүх юм хакерт болоод бүх юм алдаад өөрөөсөө зүгээр сэтгэл санаа бүх юм байхгүй. 2016 оноос 21 онд ч 5 жил хөдөлмөр байхгүй болж байна гэсэн. Яг зүгээр хамгийн анхны алдартай контент чинь сүнстэй байшин гэх контент байдаг. Тэрийг би чинь 17 таахтай анх зохиолын бичээл тэгэл энэ scary comedy өөрөө Монгол бол байдгүй юм байна. Энэ талыг хөдөлгөж барьж авч хий. Чи өдөртөө 3 сая хүү үзсэн. Тухайд амар баг. Тэгээд хийгээл окей за эндийгээ барьж аваад хэдүүлээ явъя гээл. Тэгэл dark comedy, тэгэл scary comedy төрлөө барьж авч явдаг. Хүмүүс үзээд байгаа учраас бид нар нэг нийгмийн хариуцлага хүлээж эхлэх байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд бид нар яах ёстой гэхээр эднэрт хэрэгтэй мэдээлэл хүргэе. Тэгээ би чинь нийслэл хүүхдүүд, хүслийн жигүүр гэдэг кинонууд хийж гисэн. Дандаа өнгөө цацдаг. Тэгээд нөгөө 17-наас тэгээ хамгийн сүүлд хийсэн 18-наас. Хамгийн ихний шантрал бол комент байсан. 17, 18 онд. Яг контент хийгээд 2 жил болчихсон. Тухайд би анхныхаа кино хийжсэн байхгүй. Мөхлийн зугаалга. Тэгээд тэр чинь болохоор тэр кинон дээр би юу гэж хэлж нөгөө 10 жилийн хүүхдүүд яригдталтай хэлдэг. Ягаад тэгэхээр манай их амар ууж исэн баг. Би тэг чи 12 дугаар гоо шүү дээ. Тэгэхээр нэг кино тоцлоо. Надад ч үзээд өөрсдөөс хичиг гэхгүй гараал.
Нөгөө дүүнэрээ бүгдийг нэрхтуулаад ерөөсөө тэгэл авир гэдэг байхгүй. Тэгсэн чинь шууд комментэр битүү бүгд хийж юу игээд 10 жилийн хөвгүүд архи угаа яваад байгаа. Энийг ойлгохгүй миний төлөө болийг устгаад. Тэгсэн чинь нөгөө ремикс түшиг ах эднэр тэгсэн баг. Бид хэд чинь ингээ хоорондоо тэр үзчих. Бүх одоо ч гэсэн холбоотой юм байж. Одоо би нөгөө Золбоо ТV ахын хүртэл эдитер хийжээс үе надад байгаа шүү дээ. Тэр эдийн бичлэгийг янзалдаг ингээ эдит хийжээс үе надад байдаг. Тэгэхээр тэр хэлсэн баг. Үгүй юмаа хий. Та эдийг биднэрт мэднэ. Бидний анх юмаа хийж гэж байгаа та нар байсан. Тэг одоо ингээ та нар ингээ унчлаа. Одоо босч ирэх хэрэгтэй. Үгүй ийм юмнаас хайгаад тахтай. Ийм юмнаас ингээ тахтай. Би зөвхөн чамайг хүлээн чи байгаа үдэш бүр хүйтэн салхитай үлээн чи чигсэн мэдгэл байх чамд өгсөн үнэн сэтгэл би тэгсэн чихэл байх чамтай хамдуулнэс би чамдаа дуулан очи шанан бүх зүйлийг өгье үнэн сэтгэлээ хэлий үсгийн зөөлөн хийе үсэ чамайг ихлүүли үдий хариг ихлүүли нас байгаа шүрхэн минь дахиад хөрхөн минь. За тэгэл яг босгосон зүйл нь юу вэ гэсэн чинь үзэгчдийн одоо бидний үздэг үнэж нэг цөөхөн үед үзэгчдэр бас байгаа шүү дээ. Тэдний нөгөө нэхэлт нөгөө тэдний дэмжлэг тэгээ манайх ч залуу хүүхдүүд учраас нэг тийм шантарна гэж мэдэхгүй байгаа байхгүй ч тэр үед. Тэгэл чадна шүү дээ. Ерөөсөө л нэг тийм. Одоо залуу насны гал халуун тэр гэхдээ одоо хэдүүлээ одоо дахиад эхэлчихээ л да. Тэгэл буцаа дахиад эхэлсэн. Одоо буцаад одоо 200 тийм болсон юм. Манай ээжийн дэмжлэг энэ бүх зүйл яард байсан. Манай ээж өөрөө урлагийн хүн байдаг. Бүжгийн баг шийдэг. Тэгээ цаадахчин болохоор намайг анх ингээд бичлэг хийгээд ингээд явлаа гэхэд ерөөсөө бүх талаар дэмжижсэн. Тэгээ бүх талаар гэдэг нь ээжийн дэмжлэг юу байсан бэ гэхээр намайг ерөөсөө хөлөөлөх байсан. 16 хүртлээр би чинь айлын том доороо 4 эрэхтэй дүүтэй байхгүй. Гэрийн ажлаас бол олж чадахгүй шүү дээ. Ерөөсөө дүү хичээлд авах тий даалгаврыг нийлгэх, гэр цэвэрлэх. Тэгэл юмаа хийгээл ингээл явхад гэр мөртөө цуглаа шүү дээ. Ээж ерөөсөө тэн дээр дургуйцгүй. Харин ч бүр бидрийг бөөндөө цуглах. Бид бүр манайхан бүгдээрээ бүр одоо миний ээжийг яг өөрийнхөө ээжийг л боддог. Тэгээ зарим нь ээжээ гэж дуу. Манай бөөндөө ингээл золно. 2020 оны тэр цензургийн кинон дээр бол манайх 16 оны бүрэлдэхүүн гэрт 14 оны бүрэлдэж байгаа. Өглөө өдөр орой хоолыг хийж байгаа. За луугийн ээж бадралаа. Яава. Би сая ярина. Урагшаа нарны гүрд авч байгаад нарны гүрээр 80 эдтэй тавьчих. Тэгээд цагтаа зогсоогоод намайг бүр тэгээ хур тэтрүүлсэн ингээ бүр. Тэгэхээр би сандарсандаа сая худлаа ярьчлаа. Манай ээж яг энэ байрын тэгээ зүрх суцны өвчтэй татаад унчлаа гэд. Тэгсэж ярин цагтаа араас али би чиний араас ч нотлон сууг орно гинэ. Би хаашаа юм. Та татаад унаатхаа харин татаад унах хэрэгтэй. Да энэ харалтаа энэ араас дагаа явж байна. За одоо энэ байраа хаа. Ээж бод энэ нэг ханаас дуудаад. Одоо хорлоо шүү. Та татаад унжигаарай. Би худлаа ярьсан юм шүү. Би эрхий асуулах гэдэг байна. Та татаад унаад. Ухаан алдаад унтсан байж ярина. Би нэг цагтаатай орон заяа. 2 цагтаатай орж магадгүй. Нарны гүр даваад шууд 2 цагтаа зогсоож штэ. Ямар балаа. Одоо би яах юм? Одоо орлоо татаад унжээ. Орлоо. Шүүчлээ дагуулсан юм би. Надад бодлоо мó. Тий. Угаасаа ээж бодит реакшн тийм байхгүй. Намайг чинь нөгөө олон эрэгтэй хөлтэй учраас цохин тий. Тэнийг юм уу мал юм уу байж тийм юм байл гэрийн дэржлэн байглаар нь оруулж байгаа. Өөрөө урлагийн учраас сэтгэл хөдлөх өндөртэй. Ингээл үеийнхний харахаар заримдаа амар эрх чөлөөтэй харагдсан шүү дээ. Би ингээд тэнд ажил хийж мөнгө олох шаардлагатай болсон тий. Тэнд эсвэл ингээд нэг одоо энд байгаа дүүгдээ нэг утас авч өгөх шаардлагатай болсон. Энд байгаа дүүгийнхээ сургалтын төлөв. Ингээд амар бол юм болж байгаа шүү дээ. Тэгээ энд байгаа хүүхдүүдээ нэг одоолох, тэр хүслийг биелүүлэх. Ингээ харангууд манай үеийнхэн тэнд ингээл гоё тоглоол, нарийгаал. 2020-ны гарсны дараа бүр одоо ч гэсэн ингээ харахаар ингээл гоё шоуд авч хэлж явж байгаа. Надад тэр цаг маш бага. Тэгж өөртөө цаг өгөх цаг амар бага. Тэгэхдээ ямар ч үс эндээ бол нэг харамсахгүй. Би
Би хэрвээ 16 таа өөр дээрээ очоод нэг сайхан тэврээд өөрийнхөө нуруу хилээд битээр хоёр талаас сайхан ойлгох. Гэтэ би хэлэхдээ ингэж хэл. Чи чадна. Битгий яа. 26 оны наран болж чадсан ба штэ. Дахин 10 жилийн дараа 30 тохтой. Шаал өөр болно гэдэгт би бол уусаа 100% итгэдэг болцсон байна одоо. Тойдоо л итгэл жоох муутай шин. 10 жилийн дараа ч юм уу 20 жилийн дараа ч юм уу мэдэхгүй. Гэхдээ ямар ч үсэн манай entertainment нэлээд том гоё барилгатай болчихсон. Тэндээ ингээд тус тусын артистуудаа бэлдээд тэ. Монголдоо төдийгүй Азад гараад ирсэн тэ. Ойлгох ингээд дэлхийд бид нар ингээд гадны хүмүүстэй манай entertainment хамтарч кино хийдэг тэ. Болж игэл Канн кино наад Москвар юу гэдэг тэр бэрд оролцох хэмжээнд мундаг болтлоо хөгжихийг хүсэж байна. Ямар ч байсан өдөр бүр хичээгээд сураад явж чинь мундаг ах экстраас гэсэн авах юм аа авч чинь. Дэмжигч нартай хандаж хэлэхэд та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд биднийг одоо шүүмжилдэг, дарамжилдаг, үздэг хүмүүсээсээ бас хүлцээд өчөө. Та хэдийг бас дэмждэг болгохын төлөө хичээх болно. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс